За сайн байцгаана уу? Өнөөдөр малчтын хүүхдүүдийг 6-7 наснд нь эцэг эхтэй хамт гэрт нь цахимаар сургаад тэгээд дараа нь шилжүүлэн 3 дугаар ангид оруулах тухай одоо улс орон даяар бүгдээ мэдэлцэж байна. Тэгэхээр энэ дээр би бас нэг энэ салбарт яг энэ малчтын хүүхд боловсрол өдөөгөө хөгжлийн талаар бас судалгаа хийж байсан хүний хувьд энэ багийн баг сургууль гэж концепцийг анх байгуулж тэрийг 7 жилийн өмнө анхны багийн баг сургууль байгуулад өнөөдөр 7-гийн 7 ултлаа хөгжсөн энэ хугацаандх асуудлуудыг бас ярих гэж бодож байна. За юуны өмнө болохоор Монголд бол одоо хүмүүний хөгжлийн хамгийн их зовлон жаргал тэр бүгдийг уудалж үзээд тэгээд энэ бүгдийн одоо зохицлуулан авч явдаг юм хийм бэ гэхээр гэр бүл бодлолоор эцэг их байгаа. Монгол улсын хувьд бол одоо малчин тэжээгч гэж хэлмээр болж байгаа. Яагаад гэвэл одоо лежрэг уул уурхай болоо биднийг улсын маань хөмөрөг санг нэмж, цалин мөнгө одоо эдийн засгийн хөгжлийг дааж байгаа боловч яг цагаад болох юм бол бид нэр одоо мөнгө идэж чадахгүй, нүүрс долоож чадахгүй. Яг малын захт байгаа малчны хотноос нь тэр хүний өмчнөөс ингэж авах байх нэ. Тийм учраас бол одоо мал аж ахуй газар тариалангийн үүрэг бол өнөөдөр маш өндөр байгаа. Энийг орж ирж байгаа одоо хөрөнгө оруулалт юм уу одоо улсын сан хөмрөг нэмэгдэж байгаа тэр ашгаар нь бодох юм бол бага гэж хэлэх боловч яг үндсэндээ бол баг өнөөдөр гадаа жагсаад байгаа нөгөө махны үн хэрэгцээ шаардлагын тэр харьцаагаар бид бол мэдэрч байна. За тэгэн дээр би юу гэж хэлгэн гэхлээр одоо тэжээгч гэж нэг үг хэлмээр байдаг. Монгол орны хувьд болохоор малчин дээр бүхэн буудаг. Явсаар хагаад тэжээгчээ алдна гэхэд одоо жишээлбэл өрх гэр тэжээгчтэй алдхад бол хүүхэд нь нөхөн олгоор олгож явдаг 18 хүртэл. Бид өнөөдөр малчингүй болчих юм бол одоо нөхөн олбоор юунд нь хинт нь олгох юм. За тэгээд мэдээж хэрэг энэ чи байгалийн хуулиар хэвддэг учраас хэрвээ Монгол малчин үгүй бол ямар нэгэн малчин тэр орон зайд нь заавал ч хөрнө. Энэ бол байгалийн хууль. Тэгэхээр улсын хил гайл нэг бүх юм хаагаад ингээд байдаг. Филиппин байна уу, Хятад байна уу зүгээр л гүгэд ороод ирнэ. Та нар өнөөдөр нөхцөл байдлыг өөрөө мэдж байгаа. За тэгээд би түрүүн бас нэг гол хэлсэн зүйл бол юу вэ гэхээр бүх юм явсаар байгаа л малчны хотод очдог. Манай хамгийн эцсийн цэг зогсоол бол малчны өрх. Одоо өнөөдөр тэр хот нь юу вүлээ? Ганц үе залуу. Одоо бүр ганц үеэрээ байгаа нь байгаа. Тэгээд хөрхи нэг залуу ихнэр аваад хүүхдэн төрөөд ингээд бид малчтын тухай ярина гэдэг чинь 35-аас хойш насныхын тухай ярих гэдэг юм шүү дээ болно. Тэгээд тэр улсууд ч өнөөдөр хот хоосон байна гэсэн үг. За та Монгол улсын тусгаар тогтнол явсаар байгаа тэн дээр очдөг гэхээр яг дахиад нөгөө нэг малчны хотондоо л очдөг. Нэг айл дээр очин л гэл та нар бодох хэрэгтэй. Тэгэхээр нэг тэр сум энэ сум одоо тэргээл олон бөхтөө олон морь төрүүлсэн тэр сумдоо очихлаар илүү байгаа л огт начин төрөөгөө 30-40 жил болсон газар нь муу байгаад. Тийм ерөөсөө байхгүй. Монгол одоо улсын хөгжил одоо тусгаар тогтнол энэ бүхнийг тэнцвүүлж байгаа бас нэг юм бол малчин айл тэдний өрөөдөн хоёр л юм байна. За тэгээд бид малыг бол голон иддэг. Яг бол олуулаа төв суурин газар л орсон учраас. Голон идэхдээ тэр муу малын чанарыг тэр нөгөө зуухны эцгүү хээр байгаа ганц айлын тэр хоттой айлын хаалгаар орж ирээд тэр нь баг радио зурагтаар нь муусан оркод гэж хэлээд байгаа. Тэгэхээр энийг бас бид нар бас ер нь мянган удаа хэлсээр байгаа дээрээс өмнө болгочихсон байгаа. Энийг бас олон үзэх хэрэгтэй байгаа. Яа малчин хүн чинь ядуу муу боловсролгүй энэ улсыг дороотуулж байгаа гэдгээр нь хэлээд байдаг бас. Тэгэхээр эднийг ер нь сайжруулчих, би ер нь сайжруулчих гэдэг одоо улс төрийн бөгөөд одоо янз янзын бодол санаатай маш богинохон бэлчээртэй улсууд ч байгаа. Алсыг хараад энийг нь унгаачих гэсэн зорилготой ч улсууд бас байдаг баг. За тэгээд уул нь бол нийгэмших процесс. Энэ улс орны хөгжил бол юунд дор тогтдгийг гэхээр залуу эцэг эхчүүд хүүхдээсээ маш их юм сурж өөрсдөө өрхийн гэрийн эцэг их гэдэг хүмүүжлийг хүүхдээс авсан байт юм аа.
бид нар бас ингээд энэ буурал ус санчигны одоо үсээ ингээд бууралтал явсны эцэстээр ээж аав минь бидэрт одоо 10 нас дөнгөж хүрч байгаа тэрний өмнө зааж сургаж исэн зүйлүүд ингээд жар харсан хойно өөртөө ач зэнэрээ үдсэн хойно өөрийнхөө хүүхдүүд идэвч гарсан хойно юу ойлгодгоо гэхээр бид хүүхдээсээ л хамгийн их юм сурсан юм байна. Тэгээс та ерэн дээр Харвардаа сурна уу тэр юундаа сурна уу тэр университет сурч болно. Гэхдээ та ер нь өөр хүүхд эцэг их хүүхдтэй хамт байсан цагтаа хамгийн их юм сурдаг.